2003 онд батлагдсан биеийн тамирын спортын тухай хууль 2007-2009-2012 онд нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Гэвч биеийн тамирын спортын өсөн нэмэгдэж байгаа дотоод гадаадын хэрэгцээ шаардлагатай үйлдвэрлэн биеийн тамирын спортын салбарын хүчин чадал тогтолцоог боловсронгүй болгох, үйлчлэгээний хүр тамжийг сайжруулах, хүний нөөцийг чадваржуулах, спортын төрлийн заримчиг үүргийг төрийн бус байгууллагын гэрээгээр гүйцэтгэх, биеийн тамирын спортын хөгжилд салбар байгуулах, хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний бодит хандив хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчинг бий болгох шаардлага тулгарч байгааг салбарын яам үзжээ. Спортын төрлийн заримчиг үүргийг мэрэгжлийн холбоод борлон төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх, хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний бодит хандив хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байгаа учраас уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Мөн Монгол улсын хоёр болон олон талт гадаад харилцаа хамтын ажиллагаа олон улсын болон бүс нутгийн түвшинд өрнөж буй үйл явц, интеграцид нэгдэн орох явц, хүрээ гишүүний хуваар гүйцэтгэх үүрэг байнга нэмэгдэж байна. Шинжлэн батлагдсан бодлогын баримт бичгүүдтэй хуулийн зохицуултыг уялдуулах, дипломат албанд ажилчдын эрх зүйн байдлыг тогтоох, тэдгээрийг ажиллах, амьдрах нөхцөл нийгмийн баталгааг сайжруулах шаардлага тулгарч байгаа. Цог гэрлийг бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад, Батбаярыг Унгар улсад суух онц бөгөөд бүрэн эрэхэд элчин сайдаар томилуулах саналыг Монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Засгийн газрын хуралдаанаар мөн бүгд найрамдах Хятад ард улсад суух онц бөгөөд бүрэгт элчин сайдаар Ган Хуйгийг, Япон улсад суух онц бөгөөд бүрэгт элчин сайдаар Бат Төрийг, бүгд найрамдах Ардсан Солонгос ард улсад суух онц бөгөөд бүрэгт элчин сайдаар Цогт гэрлийг, бүгд найрамдах Унгар улсад суух онц бөгөөд бүрэгт элчин сайдаар Батбаярыг тус томилох асуудлыг Монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байна.